тоог анхны тоонд задлах гэдэг талаар хэлсэн. За тэгэхээр анхны тоо биш л бол тэгээд өөр тоог бол анхны тоонд задлах боломжтой. За энд бол би 1-ээс 100 хүртэлх тоонуудын жагсаалтыг бол тавьсан байна. За тэгэхээр 1 бол өөрөө нэгж болчихж байгаа тийм. За тэгээд 2, 3, 5, 7 гэх мэттэй цагаан өнгөтэйнүүд нь анхны тоонууд байгаа шүү. За тэгэхээр энэ ч сэтгэлээ нэг тоо задлж үзье. За чинь 60 гэдэг тоо энд байна тийм. 60 бол зохиомжтой тоо юм байна. Тэгэхээр энийг анхны тоонд задлахтай хэвэл яаж бичдэг вэ гэхээр за 60-ын тоогоо бичээд хойгоор нэм зураас зурдаг. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо энэ талд нь анхны тоогоо энэ зурасын баруун талд нь анхны тоогоо бичээд за зүүн талд нь бол хуваагдахад гарч ирж байгаа ногдруудыг нь бол бичээд явна гэсэн үг. Тэгэхээр анхны тоон задлахад хамгийн бага тооноос нь эхэлнэ. За жишээ нь 60-ын тоо 2-ын тоонд хуваагдах гэдгийг үзье. За тэгэхээр 2-т хуваагдана. Яагаад гэвэл тэгш тоо юм чинь те. 2-т хуваахаар 30 болж байна. 30 нь дахиад 2-т хуваагдаж байна. 15 боллоо. 15 тэгвэл 3-т хуваагдах, 2-т хуваагдах нь ойлгомжтой болсон те. Сондгоотой болчлоо. За тэгвэл юунд хуваагдах вэ? 3-т хуваагдах уу гэдгийг үзье. Тэр 3-т хуваагдаж байна. 3 төгөөр 5 болж байна. 5 бол дахиад 5 төгөөр 1 болж байна буюу. За энэ 60 гэдэг тоон байна бол 60 гэдэг бол 2-ыг үржих нь 2 үржих нь 3 үржих нь 5 гэсэн энэ дөрвөн анхны тооны үржигрээр гарч ирж байна гэсэн. За энийг бол анхны тоонд задлах гэж нэрлэж байна. За жишээ нь дахиад дараагийн тоо 99 гэдэг тоог анхны тоонд задлуул 9-өө бичээд хогоор нь зураасаа зурлаа. За тэгээд 2-т хуваагдахгүй 3-т хуваагдах юм байна. 3-аар өглөө 33 дахиад 3-аар өглөө 11 11 нь өөрөө анхны тоо болохоор дараагийн хуваах тоо нь 11 1 болж. За тэгэхээр эндээс 99 гэдэг тоо бол 3-ыг үржих нь 3 үржих нь 11 гэсэн энэ гурван анхны тооны үржүүр болж байна гэсэн үг. За тэгэхээр энэ анхны тооны үржүүрт яаж задарч байна те? Ямар анхны тоонуудын үржүүрээр энэ үүсэж байгаа юм бэ гэдгийг хэрэглээд бид нар хийх буюу хамгийн их ерөнхий хуваагч за олон тоонуудын хувьд те хэбих буюу хамгийн бага ерөнхий хуваагдагч зэрэг утгуудыг бол эндээс олдог байгаа. За тэрийг хэвлээ дараагийн хичээлээр үзцгээе.